За болчихно үү те. За Монгол Улсын их хурл 2007 онд стратегийн ордуудын жагсаалт баталсан. Өөрөөр хэлбэл дуулуурхаан Монгол Улсын эдийн засгийн нийгэмд нөлөө үзүүлэхөөс томоохон ордуудын жагсаалтыг баталсан гэсэн үг. Ингэхдээ стратегийн ордуудын 34-өөс 50 хүртэл одоос төр эзэмших ёстой гэсэн хуулийг баталсан. Харамсалтай нь өнөөдрийн хүртэл энэ хууль одоос бодит байдал дээр биелэлээ олж хэрэгжихгүй бараг 20 жилийн үргэлжлэж байгаа. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 онд бид нэр Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж байгалийн баялагын өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэс ноогддог байх ёстой. Энэ байгалийн баялагын өгөөжийг бас цөөхөн гэрүүл цөөхөн компаниудаас хүртдэг Монголын ард түмэс хараад хоосон суух ёсгүй гэдэг үднэс үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсан. За энэ үндсэн хуулийг бас энэ заалтыг амжуулах зорилгоор 2022 онд бид нэр үндэсний баялагын сангийн тухай хууль баталж байгалийн баялагын өгөөжөөс үндэсний баялагын сангаар дамжуулж Монгол Улсын иргэн бүртээ хувьцаа эзэмшүүлж ноогдол ашиг нөгдөг болох ийм хуультай болсон. За энэ хэрэгжихгүй байсан үндсэн хууль болон баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор урд өмнөх засгийн газар бас боломжоор л ажиллаж байсан. Энэ удаас тодорхой үр дүн гарч байгамаа. Тэгээ өчигдөр засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын засгийн газраас тогтоол гаргаж тодорхой шийдвэр гаргасан. Энэ зандагч нар ерөнхий сайдын захирамжаар өнгөрсөн 8 сард ажлын хэсэг байгуулагдсан. Энэ байгалийн баялагын өгөөж стратегийн ордуудын 34% төрд авах үүгээрээ дамжуулж ард түмэнд бас үндэсний баялагын сангаар дамжуулж ноогдол ашиг өгдөг байх энэ заалтыг амжуулах зорилт тавьж энэ ажлын хэсэг миний бие халж ажиллаж байгаа. Үүний бас тодорхой өнгөрсөн 3-4 сарын хугацаанд ажилласан ажлын үр дүн эхнээсээ гарч эхэлж байна. Юуны өмнө бид өхөн бас өнгөрсөн хугацаанд энэ стратегийн орд болох Эрдэнэтийн орд дээр үйл ажиллагаа болж байгаа. Үүсмэл ордуудын дээр үйл ажиллагаа болж байгаа. 3 компани 34-өөс 50 хүртэл хувийг төрд авах энэ хэлэлцээр эхлүүлсэн. Удаа дараас хэлэлцээр хийж тодорхой үр дүн гарч байна. Эхний ээлжинд өнөөдрийн байдлаар бид өхөн Эрдэнэтийн энэ овоолго дээр үйл ажиллагаа болж байгаа. Арчитект компани тодорхой хувийг төрд үн төлбөрөөр авахар болсон. За засгийн газрын байр суурь бол 50% хуулийн заалтаар хэрэгжүүлэхийг зорж байгаа. За арчитект компанийн зүгээс бид 34% үн төлбөрөөр өгөхөд бэлэн байна. За мөн бид өхний тохирцсон ингэж хоёр талаас бас тодорхой хэмжээс ойлголцол хэлж байна. За мөн өнөөдөр мөрдөж байгаа татвар төлбөр хураамжийг өөрчлөхгүй. Өнөөдөр мөрдөж байгаас ингээд төрд 34% болон 50 хүртэл хувь өнгө өгсөнтэй холбогдуулж ямар нэг хөнгөлөлт ямар нэг хуулийн өөрчлөлтийг төсөхгүй байх тал дээр бид хүмүүс харилцаж ойлголцсон байгаа. Мөн бас дараагийн нэг ойлголцсон зүйл бол энэ үндэсний баялагын санг үндсэн хууль заасан энэ байгалийн баялагын өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ноогдох энэ заалтыг хэрэгжүүлэх үүднээс 51-ээс доошгүй хувийн өгөөжийг Монголын ард түмэнд хүртэх ёстой гэдэг дээр бас тохиролцсон байгаа. Яг өнөөдөр оюутлогоо компани байгалийн баялагын оюутлогын ордын өгөөжийн 53% Монголын ард түмэнд ноогдно гэж хэлэлцээр байгуулсан боловч бодит байдал дээр 25 орчим хувийн өгөөжийг монголчууд өнөөдөр хүртэж байна. Тэгвэл энэ Эрдэнэтийн үүсмэл ордууд дээр бид нэр 50-аас дээш хувийн өгөөжийг хүртэх эхний хэлэлцээр хийсэн. Энэ ондоо багтаагаад бид өхөн бас аль болох 50 руу төгссөн хувийг үн төлбөргүй авах одоо байгаас хууль тогтоомжийг өөрчлөхгүй байх. За мөн байгалийн баялагын өгөөжийг аль болох 50-аас ахиу дээш хувиар хүртдэг байх. Энэ хэлэлцээрийг эцэслэж батлахаар харилцан ойлголцож ажиллаж байна. Энэ хэлэлцээр хийгдэх юм бол засгийн газрын хуралдаанд танилцуулж засгийн газрын хуралдаанаас хойш нь Монгол Улсын их хурлаас өргөн мэдүүлж их хурлаас хэдэн хувийн үн төлбөргүй эзэмших үү? Эсвэл шаардлагатай тохиолдолд түүнийг нь бас ашигт малтналын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах гэсэн чиглэлийг бидэнд өгөх байх. Үүний дагуу энэ хэлэлцээр үргэлжилж энэ 20 жил байгалийн баялагын өгөөжөөс Монголын ард түмэнд хүртэж чаддаггүй байсан. Байгалийн баялагын өгөөжийн дийлэнх хэсэг нь Монголын ард түмэнд ноогддоггүй байсан. Үндсэн хуулийн энэ 19 оны заалтыг амжилуулах, за мөн баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх энэ бололцоо бодит бололцоо өнөөдөр үндсэндээ 20 жилийн дараа бий болж байгааг та бүхэнд амжуулж Монголын ард түмэнд бас мэдээлж байна. Тэгээд энэ хэлэлцээр бас оны өмнө бид бас амжилттай болгож эцэслэн тохирохоор ажиллаж байгааг та бүхэнд амжуулж мэдээлье. За бид
За Эрдэнэт төвлөрөөс бид нар бас яг нөөц хэр байх вэ? Энэ гурван компаниас бас бидэнд ямар хуу одоо цааш үүсмэл ордыг асал хэдийн хэмжээний хугацаа, хэдийн хэмжээний нөөц одоо оногдох бол гэдэг асуудал ярьж байгаа. Энэ гурван компани гурууланд нь аль нэгэнд нь давуу байдал бий болохгүй адилхан одоо ижил тэгш нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа. Ижил тэгш ханднаа. Хэн нэгэнд нь одоо давуу байдал гаргахгүй. Энэ үүднээс үндсэндээ бол хамгийн багадаа 15 жил цаашлаад одоо 25 жилийн одоо энэ гурван компани тасралтгүй үйл ажиллагаа явуулах энэ нөөцийг төр бас одоо 34-өөс дээш 50 хүртэлхийг одоо эзэмшиж байгаа хувьд одоо бас нийлүүлэх ийм одоо үүргийг бас хүлээж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ компаниудын үйл ажиллагаа хамгийн багадаа 15 жил тасралтгүй үйл ажиллагаа бол боломж олцоо бүрднэ. Мөн одоо бас сая Алтан гэрэл сэтгүүлч асуусныг гүйцээгээд хариулахад за бусад одоо стратегийн ордуудаас хэлэлцээр эхэлсэн байгаа. Тухайлах юм бол одоо 5-7 бүлэг ордууд дээр одоо бас стратегийн орд эзэмшиж байгаа компаниудтай хэлэлцээр эхэлсэн. Нарийн Сүхбаатарын бүлэг ордууд дээр бас хувьцаа эзэмшиж стратегийн орд эзэмшиж байгаа компаниудтай хэлэлцээрүүд эхэлсэн. За мөн одоо Шивээ овоогийн одоо бас нүүрсний ордууд дээр одоо лиценз эзэмших компаниуд хэлэлцээр эхэлсэн байгаа. Тийм болохоор одоо энэ хэлэлцээр шатандаа явж гин. Үүний дараа одоо бид нас дараагийн компаниудтай хэлэлцээр хийж эцэслэж Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа өгөөжийн одоо дийлэнхийг одоо хүртдэг байх. За Монголын төр одоо бас стратегийн ордуудын одоо 34-өөс дээш хувийг нь одоо бас үн төлбөргүй эзэмших энэ одоо бас бололцоо боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж тодорхой үр дүнгууд гарчиж цаашдаа бас илүү бас үр дүн гаргах богино хугацаанд үр дүн гаргахын төлөө засгийн газар анхаарч ажиллаж байна. Хэлцээр хийж байгаа ордуудын доо цагаан сургууль багтж байгаа. Цагаан сургаард багтж байгаа тийм. Мэдээж одоо стратегийн ордын жагсаалтад 2007 онд орсон учраас энэ одоо бас багтж байгаа. Тэгээ Адмирал компани чинь лицензийг цуцалсан. Ер нь лицензтэй байсан уу сайн мэдэхгүй байна. Одоо энэ Эрдэнэс 5-7 мэдлэл байгаа. 5-7 одоо бүлэг орд дээр бол үндсэндээ Energy Resource компани тусгай зөвшөөрөл лиценз эзэмшиж байгаа энэ компанитай хэлэлцээр хийн. Адмирал бол лиценз эзэмшээгүй учраас энэ компанитай хэлэлцээр хийгдэхгүй бай. Ойлгох зэлийн бүх асуудал одоо хийж байгаа. Энэ яг Монгол санхүүгийн газар хэмжээнд байна гэж харж байна. За оюу толгойн хэлэлцээр бол 7 жилд нэг удаа 11 онд хувийн нөлөөсөн гэрээ хийснээс хойш 18 онд хэлэлцээр хийх ёстой байсан амжаагүй юм байна лээ. 2025 онд хэлэлцээр хийх хугацаа нь одоо энэ жил дуусч байгаа. Гэхдээ хэлэлцээр бид нар эхлүүлсэн. Өнгөрсөн 7 сард хэлэлцээр эхлүүлээд одоо үр дүн гартал хугацаанд хэлэлцээр дуустал одоо хугацааг сунгаж байгаа. Өөрөөр хэлбэл 25 онд дууслаа гэд энэ хэлэлцээр зогсохгүй бид үр дүн гартлаа энэ хэлэлцээрийг үргэлжлүүлж Монголын талтаа одоо анх 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж явах үед 2011 онд хувийн гэрээ байгуулж явах үед Монголын талд ноогдох хөгж 53-аас доошгүй байна гэсэн тийм үү. Энэ заалтанд хүрэхийн төлөө хэлэлцээрийг одоо үр дүн гартал үргэлжлүүлнэ. За мөн үүнтэй холбоотойгоор зээлийн хүүгийн зардлыг бууруулах, менежментийн төлбөрийг тийм үү зардал дээр суурилж биш тийм орлого үр дүн дээр суурилж орлого үр дүнгээс тодорхой хувь авдаг байх авч байгаа менежментийн төлбөрийн одоо 6% та байгааг бууруулах за мөн оюутлогын компани засаглал одоо бас Монголын тал илүү бас оролцоотой байх одоо вето 20-ыг тавьдаг байх энэ одоо бас энэ засаглалын одоо тогтолцоонд Монголын тал илүү оролцох эрх мэдлийг нэмэгдүүлэх энэ чиглэлүүдээр хэлэлцээрийг үргэлжлүүлнэ за өнгөрсөн одоо хугацаанд бас улсын их хурл дээр бас оюутлогын одоо нээлттэй сонсгол бас одоо олон нийтэд ард түмэнд бас тодорхой мэдээлүүд өгсөн. Энэ сонсгол бас тодорхой үр дүнгээ бидэнд өгч байгаа өгнө байх ч найдаж байгаа тогтоолнууд батлагдана. За үүний дагуу одоо бас хэлэлцээрийг Монгол улс маань нэг тийшээ хараад Монголын ард түмэн, Монгол улсын их хурл, Монгол улсын засгийн газар одоо нэг тал болж нэг тийшээ харж үр дүнд хүрэхин төлөө ажиллана. Үр дүн гарна гэдэгт бас итгэлтэй байна. Өнөөдөр бас нэг ярьсан дээр Монгол улсын төлөвлөлтөд хэлэлцээр хилцэх боловсруулалтын асуудал ярьж байсан шүү дээ. Боловсруулалтын баг тэр нь Монгол улсад төлөвлөлтөд оролцож байгаа энэ багт чадвартай юм шиг байна. Монгол улсад оюутлогоо бол үндсэндээ бол Эрдэнэт төвлөрийн дараа ороход томоохон одоо хөрөнгө оруулалтыг оруулсан. Тэгээ Эрдэнэт төвлөр одоо 70-аад оны сүүлээр одоо бас гэрээ хэлцэл хийгдэж явах үед юм уу? Оросын талтаа тухайн зөвлөлт холбоот улстай хэлэлцээр хийгдэж байсан. За түүнээс хойш 90 онд бид нэр энэ зах зээлийн харилцаанд шилжсэн. За үүний дараа одоо 2009 онд 2004 оноос хэлэлцээр хийгдэж гисэн. Энэ үед л бид нар үндсэндээ бол энэ олон улсын үндэстэн дамсан энэ томоохон компаниудаа хэлэлцээр хийх одоо боловсон хүчин болоод ихтэй. Энэ төлөй одоо туршлага багтаа байснаас болж алдсан алдаанд байдгийн байна лээ. Гэтэл одоо энэ зах зээлийн харилцаанд шилжиж одоо Монголын олон сайхан одоо залуучууд бол гадаа дотоод сургууль төгс гадаа дотоодын бас томоохон одоо дэлхийн одоо томоохон компаниудаас үйл ажиллагаа ажиллаж энэ туршлага хуримтлуулсан. Одоо бол өнөөдрөөс Монгол улсын
засгийн газрын хилцээр хийхэд одоо бас Монгол улсынхаа Монголоо гэсэн сэтгэлээ Монгол улсынхаа иргэдийг энэ мэдлэг боловсрол одоо чадвартай залуучуудыг энэ хилцээр хийхэд бас ашиглаж байгаа. Тийм болохоор бас одоо урд өмнө бол бид мэдлэг чадвар одоо туршлага дутна гэдэг байсан. Бид өнөөдөр бол тийм мэдлэг чадвар туршлага дутах зүйл байхгүй энэ хилцээр байсан. Чухал ач холбогдолтой байлуудыг намрын чуулганы төгсгөл төрийг шахаж орж ирж байгаа. Одоо ингээд татварын багц зүйлийг оноос өргөн байр нэрээ эдийн засгийн эрхчлээний үйл явж байна. Одоо дахин өнөөдөр төрийн өмчөлсөд орж ирлээ. Тэр хилцэх хэсгийг дэмжүүлчихэд авчих юм аль эсвэл ярьсанаас гараад хамрын чуулганд яагаад энэ нь ямар зөвлөөр ингэж орж ирж байна. За энэ одоо саяны ярьсан тийм үү татварын багц бол эдийн засгийн эрхчлээний тухай хууль за мөн одоо энэ өмч хувьчлах үндсэн чиглэл эдгээр зүйлүүдийг бол хилц хэсгийг одоо шийдээд хаврын чуулган хүртэл одоо 3 сарын хугацаа байна шүү дээ. Энэ хугацаанд ажлын хэсэг байгуулад улсын их хурл одоо богино хугацаанд илүү үр дүнтэй ажилласаа гэдэг үүднээс энэ намрын чуулганы одоо төгсгөл рүү орж ирж байна. За урд өмнө яг одоо тийм үү наадмын өмнө шинжлэлийн өмнө тийм үү хуулиудыг оруулж яад яаралтай нэг яаралтай баталдаг байсан энэ одоо бас буруу жишгээр явчихгүй гэсэн хардлага бас олон нийтэд байх шиг байна. Ийм зүйл болохгүй. Энэ зөвхөн хилэлц хэсгийн шийдэн улсын их хурл дээр ажлын хэсэг байгуулж харин ч одоо бас илүү одоо удаан хугацаанд илүү бас чанартай хууль батлахын тулд их хурлдаа ажиллах боломжийг өгч байгаа. Их хурлын гишүүдийг унших, танилцах, судлах, өөрсдийн зарчмын зөрүүтэй саналаа тусгаж илүү сайжруулах боломжийг өгч байгаа. А тэгэхгүй одоо хаврын чуулганд өргөн бариад хаврын чуулгандаа батлах юм бол цаг хугацаа давчуу болчихно. Тийм болохоор энд хардах хэрэггүй. Энэ бол хилэлц хэсгийн шийдэгдэн батлагдахгүй. Манай одоо зарим гишүүд нь бас мушгаад энэ чуулганаар л одоо батлах гээд байгаа юм шиг гинтгэл одоо нөгөө чон борооноор идэгтэй адилхан тийм үү тулгаж байгаа чуулган завслахын өмнө тулгаж оруулж ирж байгаа юм шиг одоо хардаж байлаа. Ингэж хардах хэрэггүй. Хилцхэн шийдэгдээд энэ одоо 3 сарын хугацаанд хилцүүлгүүд нь явагдаад ард түмэн танилцуулаад ингээд цаашаа энэ асуудал маань хаврын чуулганаар батлагдана. Тийм болохоор илүү сайжирч гарах байх шүү дээ найдаж байна. Компани дээр төрийн хөдөлмөртэй хувийн хэмжээнд тогтоохоо мэдээлсэн шүү дээ. Энэ дээр ер нь иргэдэд одоо эрг өгөөж ч гэдэм үү ер нь урьдчилсан тооцсон зөвлөх бий юу? Харин тийм. Би сая ярьлаа тийм ээ. Бид оюу толгой компаниас би жишээ болгож ярьж байгаа шүү дээ. Өнөөдөр 53% өгөөж хүртэнэ гэж анх хэлэлцээр гэрээ хийсэн мөртлөө өнөөдөр 25 орчим хувийн одоо өгөөж Монголын ард түмэн хүртэж байна. А тэгвэл энэ стратеги ордууд дээр бид нэр 50-аас дээш өгөөжийг хүртэнэ гэж одоо зорилт тавьж байгаа. Эхний ээлжинд 50-аас дээш хувийн одоо өгөөжийг Монголын ард түмэнд тийм үү хүртээхээр бид нэр тохирсон байгаа. А цаашлаад аль болох 60% одоо хүрэх байдаг юм. Цаашлаад өшөө ахиулах тал дээр бид одоо ажиллаж байна. Тийм болохоор одоо энэ стратеги ордууд дээр бид Монголын ард түмэн олон жил 20 жил одоо тийм өгөөжийг хүртэж чадахгүй байсан бол өгөөжийг одоо хүртэх 50-аас дээш өгөөжийг хүртэх энэ бололцоог бүрдүүлнэ. За баярлалаа таах. Түрүү нэг юм ярьсан. Түрүү ярьсан.